За баярлалаа. Тэгээ бид нар бол хаан шалдан байна гэдэг үлгэртэй адилхан Монгол улсын төр засаг нийгэмд хамгийн их нөлөөтэй байгаа энэ намын систем, буцаад энэ намын санхүүжилтийн асуудал, намын хандив, энэ сонгуулийн орон нам явж байгаа. Эдний санхүүгийн процесс нь өөрөө ил тод биш. Тэр нь нийтэд мэдэгддэггүй. Ийм байх тусмаа энэ бол авилах хэл ахуул, үүрлэх нэг болцоотой, мөн түнчлэн мөнгө өгсөн нэрээрээ төрийн тодорхой нэг хэсгийг бол лоббидэж авт энэгээр хувийн буюу нэг хэсэг нөхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалах тийм л орч магадлал их байна. Энэ ч бас манад харагдж байна гэж манай төрний ярианс хүмүүс дурдж байна л та. Тэгэхээр одоо цөмөрө дараагийн сүүлийн хэсэгт бол энэ балиар юмнаас яаж гарах вэ гэж байна. Би өндөө бол бас л адилхан энэ яхахгүй л хэлхээсээр аргагүй л да. Чинь одоо сая ерөнхийлөгчийн сонгуул дээр бол миний би 10 сая төгрөг Бага хурлын гишүүний хувьд л өгч байсан. Орон нутгийн сонгуульд бас нэг 10 сая төгрөг хэрэгтэйгээд Бага хурлын гишүүд рүү манайх тэгдэг нэг 10 сая гээд яг тэр хөрхий засаг төрн байхгүй бас ядарсан үйл л 20-30 хүн л очиж байсан надад. Би тэгээд тухайд өрөвдөж илсэн их төвшин даргаыг. Энэ нам мандчих үед бол энэ байшинд хүн багтахгүй л байсан даа. Гэтэл буцаад надад бол тэр 20 сая төгрөгийн зарцуулалтын тухай нэг ч тайлан ирээгүй. Нэг намын гой бичиг байгаа. Та бол энэ хүнд үед туслалаа баярлаа гэсэн нэг тийм л бичиг үлдсэн. Энэ маань одоо тэгээд гэх мэт л одоо бид бодит юмыг хэлэл гарцаа яхасаар аргахгүй. Хүмүүсийн өмнө худлаа яриад ирсэн нэгтэл нэг хуурамч тайлан гаргасан нөгөөдхөө татварын байцаагч даргалуулах гэж байгаа юм шиг дэвэн дэлхийн юм паналдад хэрэггүй л дээ. Гэтэ одоо эндээс гарцаа хурд байвал улс их орнд хэрэгтэй болов гэж байна. Та ч нөр ханд өгсөн үү? Одоо Бага хурлын гишүүн үү? Бага хурлын гишүүн намайг буцаага тань тайлан өгсөн үү? Одоо нам ийм ханд бавлаа. Тэгээ энэ ингэ зарцууллаа. Тэр одоо энэ чинь иргэд олон нийт зүтгэл яриад шүү дээ. Энэ чинь намын гишүүдтэй дотроо ч нээлттэй биш тийм ээ. Жишээл мэдэхгүй шүү дээ. Намын санхүүжилтийн асуудал яаж явж байгааг ч гэсэн бас мэдэхгүй. Тэгэхээр энэ асуудлыг ер нь одоо үнэхээр гарах ёстой гэдэг дээр бол бүх намууд би санал нэгтэй байгаа гэж бодож байна. Энэ дээр ойлголцохгүй асуудал бол байхгүй байгаа гэж бодож байна. Гол нь энэ асуудлаа иргэдэд их сайн ойлгуулж үнэхээр одоо энэс гарах гарц ямар байдгийг бэ гэдэг дээр бид бас цоошин шийдэл бол бас хайгаад авах юм бол байхгүй. Энэ дээр шийдлүүдийг одоо улс төрийн намуудын намууд нь төлөвшсөн сайн жишг болж байгаа тэр загваруудыг бид нэр давуу талуудыг бид нэр үр дүнгээ өгч байгаа зүйлүүдийг бид нэр авч бас хэрэгжүүлэх ийм бол одоо шаардлагууд бас байх шүү. За ер нь бол гол зарчмын асуудал бол тэр мөнх доктор ярьж байлаа. Илүү цөөхөн хүнээс хамаарат илүү цөөхөн хүнд барьцаалагдаад байгаа энэ байдлыг халах хэрэгтэй гэж. Өөрөөр хэлбэл энэ нам гэдэг чинь өөрөө олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн дуу хоолой. Тэр төлөөллийн одоо хэлбэрээ хадгалахын тулд илүү олон нийт рүү чиглэгдсэн тэр үйл ажиллагаагаа явуулж итгэлийг олохын тулд илүү олон хүмүүстэй харьцах хэрэгтэй. Илүү олон хүмүүсийг татах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл санхүүжилтийн зарчимдаа ч гэсэн энэ хэлбэрүүдийг илүү нээж өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд янз бүрийн шууд механик хүч хэрэгэлсэн тийм одоо хэлбэрийг бол сонгодог юм байна. Урамшууллын хэлбэр илүү их үр дүн өгдөг юм байна. Түрүүн жишээл Германы жишээг авч үзэж байлаа. Германд бол тэгдэм 1 евро жишээлбэл намд иргэн хандуулаа гэхэд 50-ын буюу талтай дүүцгүүц одоо хэмжээний эргээд одоо мөнгийг төрөөс санхүүжүүлдэг. Тэгэхээр манайхаа одоо энийг шууд ингээд ярихаар ойлгохгүй л одоо 1000 төгрөг иргэн хандуулангууд улсын төсвөөс 500 төгрөгийн урамшуул иргэнд өгөх гэж штэ. Тийм ээ. Энийг бол иргэд бодохоор үгүй. Яахаараа одоо жишээл дахин ийм төлбөр төлдөг юм бэ гэж нэг талаас бодох боловч үгүй. Бодит байдал дээр иргэн 500 төгрөгийн одоо иргэн хандив өгчөж байгаа байхгүй. Тэр хэрээрээ тэр тухайн одоо улс төрийн намууд нь илүү их олон нийтэд хандсан тэр үйл ажиллагаа дэмжлэг хүлээх одоо тэр боловсон хүчний сонголтын хувьд одоо бусад бүх үйл ажиллагааны хувьд дэмжлэг авах хэрээрээ тэр өөрөө санхүүжилтэн ч гэсэн дэмжлэг нь явах юм байна гэдэг тэр зүй тогтолцоо нь аяндаа шахаж чинь гэсэн үг шүү дээ. Илүү шахаж чинь гэсэн үг. За баярлалаа. Манай мөнхөд судлаачаас эгэндээ дэлгэрүүлээд ер нь гадныхны тэр төсвийн санхүүжилтын нэгсэндээ бол би нам гэдэг бол нийтийн төлөөл явж байгаа л уг байгууллага хувь хүмүүстэй намаар дамжуулаад. Гэтэл энийн дээр яагаад санхүүжилтын төсвөөс гардаггүй хаагдмал энэ буцаагаад бид нэр энэ мохордол руу оруулах харагдаад байна. Тэр намыг олон түмнээс нийгмээс хөндөрүүлээд байгаа нэг юм л ерөөс энэ санхүүжилттэй холбоотой байхгүй. Намыг жинхэнэ одоо нийгэмдээ байдаг ард иргэдийн дуу хоолой тэр ард иргэдийн дунд бий болоод байгаа нөхцөл байдлыг зөв бодлогоор одоо гаргаж ирж шийдвэрлэдэг тэрний үр дүнд нийгэм хөгждөг тийм зөв тогтол руу явуулахын тулд намын санхүүжилтийн асуудлыг бол өнөөдөр
цоо шин концепт өнцгөөс харахаас өөр арга байхгүй. Түрүү ярьж ин тэр төрийн санхүүжилтийн тухай асуудал. Төр санхүүжүүлэхдээ бас их учиртай санхүүжүүлэх ёстой л. Өөрөөр хэлбэл нам болгоны төр жигд санхүүжүүлнэ гэвэл иргэн болгон нам байгуул. Төрөөс мөнгө авахыг бодно шүү дээ. Төр намыг санхүүжүүлэхдээ ямар зарчим ер нь гадны орнууд бариад байна вэ гэхээр бодлогын намыг санхүүжүүлнэ. Бодлогын нам. Өөрөөр хэлбэл зөвхөн одоо гишүүдийн тоогоор өрсөлддөг биш. Гишүүдийг кампаничилж изсүүлж манайх одоо тэдэн мянган гишүүнтэй гэдэг тоо зарлж том харагдах гэдэг биш. Үнэхээр чанартай чансаатай бодлого гаргаж ирээд тэрийг нийгэм тавиад сонгогчдын дэмжлэг аваад сонгогчдын дэмжлэг аавна гэдэг чинь төрийн бодлого боловсруулахад оролцсон гэсэн үг. Сонгуульд амжилттай оролцсон гэсэн үг. Тэр бодлого дэмжигдэнэ гэсэн үг. Тэр бодлогоо сонгогчдын дэмжсэн тэр бодлогыг нийгэм тавиад үр дүнгийн үзээд ингээд ирэхээр тэр үнэхээр ард түмний төлөө нийгмийн төлөө улс орны хөгжил дэвшний төлөө ажиллаж байгаа нам учраас тэрнийхээ төлөө төрөөс тэр санхүүжилт авах хэрэгтэй нам. Түүнээс зүгээр одоо манайх шиг 800 хэдэн хүний гар үсэг цуглуулж нам байгуулчаад би нам байгуулчлаа одоо төрөөс санхүүжилт авах гэдэг энэ утгагүй л. Тэнд дээр би тодруулах гэдэг юм л да. Яг намын энэ аливаа нам бол бодлогоо сонгуулийн үеэр таниулах гэхэд энэ өөр асар их зардал байдаг. Энэ Монгол улс бол маш том газар нутагтай хүн ам сэрэг. Тэгээд сум баг болгонд хурж очиж нөгөө бодлогоо хэлэхэд ерөөсөө л сонгуулийн үеийн намын санхүүжилт гэдэг бол тэр саяын механик зардал баг 99% өчөж байгаа шүү дээ. Тэгээд тэр хэвлэл мэдээлэл өгж байгаа зардал нь өнөөдөр яа харахгүй асар их мөнгө зарцуулж байгаа. Тэгэхдээ тэр бодлогоо хэлэх гээд хүрэх гээд байгаа тэр юмн зарцуулах мөнгөний энэ одоо жишээ нь сүүлд байгаа хоёр намаас бус намууд бол дийлэхгүй байгаа байхгүй. Энийг яаж энэ гарцаас яаж гарах вэ? Одоо тэр сайхан бодлогыг ч одоо гайхалтай юм хэлмээр байна шүү дээ. Яг телевизэд очихгүй сонгуулийн өмнө секунд нь 10 хэд болдог вэ? Бараг 10,000 болдог вэ? 20,000 ч гэлөө. Бүр секунд шүү дээ. Энийг бол их хялбархан аргаар шийдэх боломжтой. Яг тэгэхээр таны яг хэлж байгаа 90% энэ түр улс төрийн санхүүжилт гэж нэг байна. Улс төрийн намын санхүүжилт гэж байна гэж яриад байна шүү дээ. Үндсэндээ тэр улс төрийн буюу тэр яг сонгуулийн сурталчилгааны үеийн одоо зардал чинь тэр улс төрийн намын чинь гол зардал 90% байхгүй. Дийлэх хувь нь тэнд зарцуулагдаад байгаа. Тэгэхээр тэр зарж байгаа зардлыг төр бас хариуцах боломжтой. Төр хариуцах гэдэг нь юу гэхээр тэр мөнгөний өгнө гэсэн үг шүү. Сурталчилгааны хугацааг тодорхой хэмжээгээр багасгаад одоо 40-та байлагт 30 ч гэдэг юм уу тийм ээ. Ер нь аль болох бага хэмжээнд тавиад тэгээд яг намуудад бол ижил тэгш одоо үн төлбөргүй сурталчилгааны цагийг төр өөрөө зохицуулж өгөх асуудал байна. Ингээд шийдчих юм бол үндсэндээ улс төрийн одоо намууд дээр гол гараад байгаа тэр ачаалал тэр одоо авилга гэдэг асуудлууд гарааны ижил төгш нөхцлүүд одоо заавал тэнд одоо мөнгөтэй хүн зурагтаар гарахгүй байх тэр бололцоо гарч ирэх нь биш үү тийм үү? Таны сонгох гээд хүсээд байгаа тэр дуу хоолой гарах хэрэгтэй байгаа. Гэхдээ тэр боломж нь мөнгөнхөө улмаас хаагдчихад байгаа тэр хүмүүс боломж нь олдож эхэлнэ гэсэн. Тэр боломжийг өөрөөр бил төр энэ одоо сурталчилгааны асуудлыг бас өөрөө хариуцах байдлаар зардлыг хариуцах байдлаар бас олгож яж энэ өөрөө тэгш төлөөллийн асуудлаас зохицуулахд боломж байгаа. Тэр сурталчилгааны зардлаас гадна ер нь бол манайд чинь бол одоо хэвд мэдээлэл хөгжлөө цахим ертөнц яаж хөгжиж чинь тийм ээ ингээд өөрөөр хэлбэл нэгдүгээр хэвд мэдээллийн орон зайг ашиглах гэдэг асуудал бол төр энэ дээр бол ялангуяа сонгуулийн кампани үед бол тодорхой хэмжээр улс төрийн намуудад тэгш боломжийг нэгдүгээр олгох, хоёрдугаар зарим улс оронд бол жишээлбэл сонгуулийн кампани буюу улс төрийн намын одоо сонгуулийн кампани тодорхой зардлын хэсгийг бол төр хариуцдаг тийм жишгч байна. Дээрэс нь одоо манайхан чинь зөвхөн үндэсний хэмжээний бүтцтэй аймаг сум болгонд одоо намын үүр хорооттой гэдэг ингээд өсвөр том бүтцтэй том намууд байна шүү дээ тийм. Энэ намуудын бүтцийг цомхон болгох, чадварлаг болох гэдэг рүү нэгдүгээрт бас намын хуулиараа тодорхой зохицуулт хийж өгөх хэрэгтэй. Тэр хэмжээгээр одоо манай жишээлбэл одоо нэг юу судалгаагаар харагдаж байгаа юм юу вэ нөхөр үндэсний хэмжээний бүтцтэй хэрнээ одоо сонгогчдын дэмжлэгийг одоо бага авах. Үндэсний хэмжээний бүтцгүй хэрнээ сонгогчдын дэмжлэгийг авах юм одоо юу боломж бол бий болчихлоо шүү дээ. Жишээлбэл сая 2012 оны сонгуульд сая одоо яг энэ манай Батбаяр Наримчгийн дарга хэлж шин. Гэтэл бол үнэндээ бол манайд чинь төрдөө улс төрийн намуудаа итгэх, институтүүдэд итгэх, иргэдийн итгэхэд буурсан учраас тодорхой хүүхэн лидерт итгэдэг нийгмийн сэтгэл зүй байгаа байхгүй юу? Энх хоёр гэдэг хүнд итгэсэн, энх хоёр гэдэг хүнийг өрөвдсөн учраас сонгогчид хувьсгалт нам санал өгсөн байхгүй юу?
Гэтэл яг үндсэндээ үндэсний хэмжээнд ажилласан нам гэх юм бол Монгол Ардын нам, Ардс нам хоёр л байхгүй. Тэгэхээр арилгахаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг одоо төлхөө ашиглах, дээрээс нь намын үндэсний хэмжээний лидерүүдийг бэлтгэх гэдэг асуудал маш чухал байгаа байхгүй. Лидер үндэсний. Одоо гадаад Англи, Америк энэ төр ч гэсэн үндэсний хэмжээний лидерүүд нь намаа авч явж шин. Хэвлэл мэдээллийн хэрэгслэр намаа сурталчлах, бодлогоо таниулах, тийм ээ. За жирийн гишүүд дэмжигчд бол тэр намынхаа одоо лидерийн дэвшүүлсэн бодлогыг сурталчлах, таниулах энэ ажлыг бол одоо төвшөндөө хийгээд. Ийм боломжуудыг нэгсэн. Одоо би нэг жоох нэг юм хэлчихэхгүй. Ганцхан нэг хэлчихэхгүй. Би зөвөр манайх бол манай намын хувьд бол ийм байна л да. 12 оны сонгуулийн дараа бол бид нэр судалгаа хийлгэсэн захиалт гэж. MDS гэдэг хуулийн компаниар. Энэ сонгуулийн хуулиндаа байна уу, тогтолцоонд байна уу, санхүүжилтэнтэй байна уу, юунд байна уу, бид юу хаана яаж алдаад байна гэдэг анализ, хууль зүйн юм анализ хийж өгч гэдэг захиалга өгөөд MDS гэдэг хуулийн компани одоо хуулийн бол мэдэндээ манай май зураг хийж өгсөн л тоо. За тэр дүнгээс бол их сонирхолтой дүр зураг гарч ирнэ. 12 оны сонгуульд яг сонгуулийн ерөнхий оронд өгсөн яг аль бисны мэдээгээр Ардчилсан нам 12 тэрбум төгрөг сонгуулийн сурчлагаандаа зарцуулсан. Ардын нам 9 тэрбум төгрөг зарцуулсан. Монгол Ардын Хувьсгалт нам үндэсний Ардчилсан намын шударгаас өвсөл 6.7 тэрбум төгрөг зарцуулсан. Иргэний зориг ногоон нам 1.2 тэрбум төгрөг зарцуулсан. Ерөөсөө яг тоон дүнгууд нь ингэж гараад тоон дүнгууд дээр анализ хийгээд авсан суудлууд нь хуваагаад үцгээр яг энэ зарцуулсан мөнгөөрөө энэ сонгуулийн одоо их хурлд авсан саналын одоо хувь хэмжээ гарч иж байгаа. Тэгэхээр эндээс ямар дүнэлт хийж болох вэ? Бид нар мөнгөний сонгуул хийдэг болсон. Өөрөөсөө мөнгө хин их зарцуулсан тэр нь илүү судлаа. Ийм тогтолцоороо бид нар аль хэдийн альтраад явцсан. Тэгэхээр одоо бид нар эндээс яаж юуг үндэслэж яаж гарах юм бэ гэхээр энэ сонгуулийн сурчлагын одоо мөнх хот доктор хэлээд байгаа. Янз бүрийн аргунууд байна бусад улс орнуудад. Яг сонгуулийн сурчлага гэдэг бол одоо нэлээд их зөнгөлөх зардлын эзэлдэг учраас энэ сурчлагын зардал дээр юу ижин дараад байгаа юм. Хэвлэл мэдээлэл, телевиз, радио жишээлбэл маш их жин дарж маш үнэтэй болдог. Та 4 секундээр нь үн тооцоод хэлж шít. Энд маш их мөнгө зарцуул. Тэгэхээр энэ зарцуулж байгаа мөнгийг олон нийтийн радио телевизгээд тусдаа бие даас статустай байгуулга гэж. Эндээ цагийн тэнцүү хувааж өгөх байдлаар зохицуулах юм бас боломж бай. Бусад улс орнууд хийцэн юм улс орнуудын туршлагууд байна л та. Тэгээд жишээлбэл одоо сонгуулийн сурчлагын хугацаанд ийм хоног хугацаагаар сонгуулийнхын хугацааг нь багасгадаг. Сурчлагын хугацааг багасгадаг жишээл. Янз бүрийн ийм тэгш оролцох боломжийг нь бол энэ хуулиар зохицуулдаг. Энэ хуулийг л улс төрийн намын хууль гэдэг чинь улс төрийн намуудын тоглох толомын дүрм баг. Энэ дүрмээ шинжилгээгүй байгаа цагт бид нэр энэ мөнгөний сонгуул энэ балгаасаа ерөөсө гарч чадхааргүй ийм дүр зураг л харагдсан. Тэгэхээр энийг үндэслээд бид нар бол улс төрийн парламентд судалтай намуудын дунд байгуулсан улс төрийн намын шинжилсэн хариулгыг яаж хийх вэ гэдэг ийм ажлын хэсэг баяр цогтгч ахлаад яаж. Тэнд бол манай нам маш идэвхтэй оролцоо бүх санал онол одоо юу гэдэг тэр судалгаа бүх юмаа өгөөл эндээс бид нар ийм заалтуудаа ийм концепцоор нь санхүүжилтээ ингэж өөрчлөх тэр Германы туршлага Азиас бол Японы туршлага Европоос бол Германы туршлагын санхүүжилтэн дээр маш их үр ашигтай ажиллаж байгаа механизм байгаа. Энээс бид нэр дугуй шинээр зохиох гэдэг байхгүй хэрэгтэйг нь өөрсдийнхөө нөхцөл тааруулаад авах энэ хэвлэл мэдээлэл дээрээ тэрийг ашиглах тэр сонгуулийн сурчлага. Одоо бид нэр зөвхөн сонгуулийн сурчлагаа ярьж итэл одоо ярьж бодлогын нам байх тухай асуудал ярьж байгаа. Бодлогын нам байхын тулд тэнд бодлого боддог эрдэмтэн мэрэгдээ цуглуулах санал онлоо солилцох юм л механизм ажиллах одоо намууд өөрсдөө одоо бодлого бодох асуудал байна. Тэгэхээр тэр бодлого чинь төрийн бодлого болж явдаг учраас намуудад жишээлдэг гэж бодлого бодож ихч мөнгө байхгүй. Одоо улс төрийн намуудын нэг тэгэхээр энэ санхүүжилт бол янз бүрийн байдлаар тэр бодлогыг бодуулах тэр сонгуулийн сурчлагч дээр ингээд энэ төрийн оролцоог оролцуулдаг татвар төлөгчдийн мөнгийг шилэн нансны хэлбэрээр авсан мөнгөндөө ямар хариуцлагатайгаар яаж ажилласан бэ гэдгийг эргэж тайлгнадаг. Ийм систем рүү бид нар явахгүй юм бол бид нар хувь хүмүүсийн карманы нам, компани нам, олигархуудын нам одоо нөгөө хүмүүсийн хэлдгээр бүгднгийнх нь тэр хавгийн тантангийн ууд хэврэл тийм л үлдэх нам талаас хасаад нөгөө тал бид нар иргэд сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэхгүй болвол мөнгөний сонгуул байсаар л байна. Иргэд сонгогчд мөнгөтэй биш энэ үнэхээр одоо мэдлэг боловсрол чадвартай ард түмний төлөө чин шударгаар ажиллах хүн гэдэг тэр хүнийг хизээ таньж мэдэх чадвартай тийм иргэдийн улс төрийн боловсрол сонгогчдын боловсрол төлөвшин тэр цагт бодвол бас тэрийг хязгаарлах нэг боломж нээгдэнэ.
Тэгэхгүй бол ямар ард түмэн байна, тийм л засаг байна шүү. Тэгэхээр хөдөлгчийн уучлаарай жоохон дайрч ярихгүй байна. Багш хүн хажуу цооцныг хэлэхгүй. Тэгэхээр зүгээр улс төрийн намуудын санхүүжилтийн тухай ингээд суугаад ярихаараа одоо байхгүй байхад нь хэлэлтэй нь арчилсан намч тэр ардын намынхан манч тэр их сайхан юм. Гоё ярьдаг. Үнэхээр сайхан. Яг бодит амьдрал дээр хийдгүү. Цаад шалтгааныг би хэлээд. Ардын намын дээд байгуулагч удирдах зөвлөл гэдэг баг. Удирдах зөвлөлийн аваад үзээрэй. Монголын топ баячууд. Арчилсан намын одоо сая хамгийн сүүлд нарийн бичгийн дарга нарын аваад үзэхээр Монголын байтугай дэлхийд нэртэй сайтнууд. Ийм хүмүүс удирдлагад нь суучаад бидраас бити хандив аваа, олон төмнөөс хандив аваа, бидрийг бити сонгоорой гэж хэлж хэлэхгүй байхгүй. Ерөөсөө улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг ярихаараа манайхны одоо ялангуяа би энэ хоёр намаа шүмжлэх гэдэг л өөрсдийнх нь тухай яриад байгаа юм шиг бодоод байна. Бити тэгээч тэр байтугай зур одоо арай жоох утопи ярьж маа тэр хүмүүс утопи ярьж байгаа юм шиг боловч үнэхээр нөгөө нэг юуны ашиг сонирхлын зөрчилтөйгээд оролцохгүй гэдэг шиг энэ хоёр нам ялангуяа улс орныг ийм хэмжээнд нь авчирч хайчаад унгааж хайчаад тэгээд одоо бид нар улс төрийн намынхаа хуулийг шинжилээд өгч бид нар гоё болох гэсэн гэж ярих юм бол уучлаарай. Одоо би байгаагаар нэг баярлалаа харж яриад байна бас ламагч бахурлын гишүүнрөөж байхгүй. За харж яриад байна. Тийм байхаар бүтэхгүй. Тэгэхээр одоо гарцсан нь ерөөсөө юу вэ гэхээр төсвөө санхүүждэг байх хэрэгтэй. Ерөөсөө бүрэн төсвөөс тэр илүү дутуу би бол бүр 100% гэх гээд байгаа. Яагаад гэж? Яагаад тэгэхээр за би одоо хөрх нөгөө байхгүй болохоор ардын нам руу ардчлал нам руу дайрч болохгүйс ардын нам руу жоохон дайраад тий. 50,000 м квадрат талбайтай 1 м квадратыг нь хамгийн багадаа 50,000 төгрөгөөр түрээслэх боломжтой хотын төвийн байранд суучаад тэгээд хажууд нь байргүй байж байгаа Монгол Ардын Хувьсгалт намтай эсвэл одоо юу гэдэг Монгол үндэсний арчилсан намтай өрсөлдөнө. Бид нар бодлогоороо өрсөлдөнө гэж ярихаар одоо энэ нөгөө одоо шудраг байдал мөн болох уу биш болох уу. Дээр нь дахиад одоо хэрвээ сүүлийн үед анзаараад харах юм бол сонгуульд өгөхөөр 2-5 нам руу гүйж очиж сонгуулийн үеэр цалин авч амьдрна гэдэг тодорхой бүлэг тоо бүхий хүмүүс үүсгэсэн. Тэрийг өөрсдөө сүлжээгээ нэрлэлсэн. Сүлжээ гэдэг юмараа дамжуулж мөнгө тараадаг. Ийм болцсон одоо тэр сүлжээнд одоо намын гишүүд нь буруу ш тэр сүлжээнд орж байгаа хүмүүсийн ч буруу ш. Зөвхөн тийм юмыг бий болгож өөрсдийнхөө эрх ашигыг болоод эрх мэдлээ халтгаж үлдэх гэсэн ийм хүмүүс л байгаад байгаа байхгүй. Тэр энэ дээрээс л бид нар өөрчлөлт хийх ёстой. Тийм учраас би юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр яг яриад суудаг шиг улсын их хурал дээр тэгж ярьж өөрчлөлтийг хийгээч. Түрүүний ярьсан баяр цогт гишүүний юм дээр бол одоо ардын намд эсэргүүцээд байсан. Яг үннийг хэлгээд одоо хин эсэргүүцсэн хэлж бол улс төрийн намыг хөрөнгөтэй байх нь хоригломоор байна. Хувьцаатай байх нь хоригломоор байна. Одоо өөр арга алга. Дараагийнх нь бүх төрлийн хандвийг хориглохгүй бол ерөөсөө болохгүй. Ардын намын байр ямар үнэтэйгээр баригдсан. Сая арчилсан намынхан байр барихаа хэдэн төгрөг цуглуулсан. Одоо тэрэн дээр буудалцаа сүйд болцооч. Тэр бумаар ярьж байгаа. Дэлхийд улс төрийн тийм тогтолцоотой улс байна уу? 100% санхүүжүүлэх. Тийм улс байна. Төрөөс юунд нь сонгуульд авсан саналтанд үндэслээд намынхан дэргэд байдаг бодлогыг нь тодорхойлдог, улс төрийн боловсролыг олгодог тэр сангуудад үгүй намд. Тэгэхээр наа чи улс төрийн намаа эргээд дахиад хариуцлагагүй байдлаар түлхэж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр сайн муу эс ажилласнаас үл хамаар тогтмол цалинтай байдал руу орох гэж байгаа байхгүй. Өөрөөр 4 жил тутамд өөр болсон. Тийм мэдээж. Олигархуудаас хараат байснаас төрөөсөө хараат байсан хамаагүй дээр. Ерөнхийдөө бол төрөөс одоо авах санхүүжилтийг бол за миний хувийн ихтгэл өмчлөл. Би бол намын одоо аль биесний байр суурь төлөвлөхгүй. Гэхдээ миний хувийн ихтгэл өмчлөл бол энэ бол хязгаарч 50%-аас хэтэрч болохгүй. Улс төрийн намын санхүүжилтийн нийт санхүүжилт. Өөрөөр хэл 30-аас доошгүй хувь ямар ч байсан иргэд одоо тэр олон нийтэд харьцаж тэр дэмжлэгийг хүлээж ээж мөнх доктор хэлээд ш тэр дэмжлэгийг бодлогыг хэрэгжүүлснийхээ төлөө зөв бодлого дэвшүүлснийхээ төлөө тэр үр дүнд хүргэснийхээ төлөө тэр улс төрийн нам гэдэг чинь өөрөө бас тийм үү хариуцлага үүрээд иргэд юу гişүүд дэмжигчдээсээ бас тэр дэмжлэг хүлээх тэр боломжийг олох хэрэгтэй. Жишээлбэл савжуу жишээ бол түрүүн Ганбаатар гişүүн дээр дархан дээр сонгуульд одоо илүү их олон хүнээс өөрөө бодлогоо дэвшүүлж дэмжлэг хүлээж ээж тэр хүн илүү олон дарханчуудын жишээлбэл юу хандивд тусламжийг авсан байна. Ийм жишээлүүдийг жишээд 2008 он Тэмүүжин гишүүнээс хэлж ирсэн. Мөн одоо би одоо нийт одоо Баянголчуудаас 5 дахгүй жижиг одоо 100 дахгүй одоо илүү олон намайг дэмжиж байгаа. Миний бодлогыг дэмжиж байгаа бол одоо хандив өгөөч гэж. Ерөнхийлөгч сонгуулийн дэвшигчдүүд хэрэгжилж ирсэн. Энэ өөрөө юу вэ нөхөр тэр мөнгө нь одоо их баг гэхээс гадна ерөөс амьд харилцаа холбоог бий болгож байна. Нэгэнт жишээлбэл би 1000 төгрөг баг ч гэсэн би өгцөн байлгт би тэр маш хөдөлмөрлснийхаа би үр шимээс өгчөж байгаа байхгүй.
би бас тэрнтэйгээ хамт би итгэл найдвараа би тэр 1000 төгрөгтэй хамт өгж байгаа байхгүй. А нэгэнд би итгэл найдвараа өгсөн учраас тэр улс төрийн намын миний сонгосон сонгоогүй тэр хүн хэрхэн ажиллах нь надад айгүй хамаатай асуудал болж өрж байгаа. Би хариуцлага нэгэх тэр сэжим нь үүсэж байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор ерөөсөө төрөөс 100% санхүүжүүлдэг болцлоо гэд би иргэд ямар ч хариуцлага өрөхгүй болчингууд ерөөсөө энэ улс төр гэдэг чинь энэ төрийн бодлого тодорхойлох гэдэг чинь бидэнд ерөөсөө падгүй асуудал. Ерөөсөө энэ нэг хэдэн улс төрчдийн улс төрчдөд хамаатай асуудал гэж явчихаар эн чинь өөрөө улс төрийн намыг тэр нийгмээс нь тэр олон нийтээс нь тусгаарлаад хүнийсгэгддэг. Одоо жишээлбэл Америк бол жишээлбэл бас нэг санхүүжилтийн тийм их үлгэр жишээ тийм тогтолцоотой улс биш. Зөвхөн сонгуулийн үед олон нийтээс хандив тусламж авах болцоог нээж өгдөг. Улс төр сонгуулийн бус жилүүдэд нам санхүүжилт авахыг хориглодог ус байхгүй. Жишээл Америк. Тэгэхэд тэнд ямар харилцаанууд бий болж байгаа нөхөр өнөө 1960 онд нэг судалгаа аваад 2000 онд нэг судалгаа авсан байна. 50 жилийн хугацаатай. Гэхдээ асуулт нь адилхан. Америкийн төр засаг Америкчуудын эрхшийн төлөө та ажилдаг гэдэгт итгэдэггүй гэж асуулт асуусан. Тэгэхэд 60 онд энэ итгэдэг гэсэн одоо хувь процент нь болохоор 60-аас 70% байсан байна. 60-аас 70%. Тэгтэл тэр үед юу нэг хар арснуудаа ялгуурладаг арчлалын үлгэр загвар болох үтгэл одоо тийм төлөвшөөгүй тийм нийгэм байсан. Өнөөдөр арчлалын үлгэр загвар болсон гэж ярьж байгаа гэтэл эсэргээрээ 2010 онд авсан судалгаагаараа энэ хувь процент нь 30-аас 40% болж ирсэн. Өөрөөр хэл олон нийтийн Америкчуудын 30-аас 40% нь Америкийн төр засаг бидний төлөө ажилладаг гэдэгт итгэдэг гэж хариулж байгаа юм. Энэ үнэлэмж яагаад буурсан гэхээр хүнийсгэгдсэн. Тэр Америкийн одоо төр засаг гэдэг бол надад нэг хамаагүй. Би мөрөөрөө ажиллаа хийж яхад болно нэг тийм үү? Ерөөсөө тэр энийг бас биш. Энийг бас ингэж болохгүй шүү. Ерөнхийдөө нам гэдэг бол төрийн бус байгууллагын нэг л хэлбэр. Тэр Америкийн нэгдсэн улсад нөтер олон нийтийн байгууллага. А гэтэл бол одоо жишээ нь заавалчгүй намаар дамжуулахгүйгээр төрийн бус байгууллага өөрсдийн байгуулсан тэр байгууллага нь институтын хэлбэрт очиод тэр нь өөрсдийнх нь эрх хэсгийг хамгаалдаг тийм юм хэдэн 10-100-аар гарцсан байгаа байхгүй. А тийм учраас хүн заавалчгүй тэр нам гэхгүйгээр өөрсдийн мэрэгжлийн холбоот ч юм уу тэр нь өөрөө дуу хоолой болоод адилхан төр дуу хоолойг нь хүргэж өгдөг. А намаас гадна тийм хэдэн зуун институт ажилдаг учраас тэнд бол саяын тэр бууралт бол байгаа гэж би үзэж байгаа шүү. Би энэ толгойд нэг статистик хэлээд байна. Дөрөв хин харин тав жоох дээр яриад байсан то арчилсан нам 450 мянган хүний санал авсан. Ардын нам 350 мянган хүний санал авсан. Энэ хоёр нийлээд 800 мянган хүний санал авсан. Нийт сонгогчдын тоон сая 900 байсан. Өөрөөр хэлбэл нийт сонгогчдын 30%, 30 дөнгөж гаруй хувийн саналыг авчаад одоо бид нар төрийн эрхийг барина гэж яриад байгаа. Тэгэхээр нөгөө 30-40%-тэй итгэхгүй гэдэг тэр тоо чинь үнэн. Одоо 12 оноос 16, 15 оны хүртэлх энэ 3 жилийн хугацаанд улс төрийн намуудад гэдэг би тэр үгээр нь хэлчихье. Улс төрийн намууд гэдгийг олон нийт юу гэж ойлгоод байгаа вэ гэхээр манан гэж ойлгоод байгаа. Тэр мананд итгэхгүй болсон хүмүүсийн тоо сүүлийн үеийн олон нийтийн судалгаануудын дүнгийн аваад үзэхээр багадаа 50, ихтэй 70% болчиход байна. Одоо энэ том нэгдлийг хэлж байна. Бас бүгдээр нь бөөгнөрөд орсон шүү дээ. Бүгдээр нэгдэл Монгол Ардын хувьсгалт нам нүү тий. Энэ дотор бол заа яг хөө тэгээд том нэгдэл хэлж байна. Өөрөөр хэлбэл улс төрийн намуудад итгэлийн хэмжээ яг одоо тэр санал асуулгууд дээр хэлж байгаа. Энийний цааталч юу гэсэн үг байгаа вэ гэхээр ерөөсөө Монгол улс маань цаашдаа юм хөгжих байтугай энэ янзаараа оршин тогтноход хэцүү байдалд ирсэн байж байгаа. Тэр хэцүү байдлыг хэн ийм болгож ийн гэдэг за үндсэн хуулигаа бид нар дараа ярих бах олон ч ярих бах. Хоёр дахь том асуудал нь улс төрийн намын тухай. Гэтэл улс төрийн намуудын тухай хуулийг бидний сайхан ярьж идэг шиг ингэж шинжлэх хүсэл эрмэлзэл хоёр том намын топ удирдлагуудад байна уу гэхээр би үнэшгүй баг. Яагаад тэгэхээр тэр хүмүүс хандив өгөөд гараад ирсэн учраас. Цаашдаа хандив өгчөөж өөрийнхөө эрх мэдлийг нам дээр хэвээрээ байлгах гал хадгалаад байна. Тэгэхээр улс төрийн намуудын шинжилэл гэж нэг яриад байгаа юмны цааталт нь зүгээр нэг Батбаяраар солиотох эсвэл болтыг дулмаагаар солиотох гэсэн үг биш. Энэ заваарсан ужигэрсэн удирдлагуудаасаа салаач гэдэг л үг. Үгүй та нар цагаан байшингийн нэг асуудал шийдэгдсэн үү? Америкийн иргэнтэй нэг байр боловсролын асуудал шийдэгдээгүй одоо хүртэл бид нар тэнд түгээсийнхаа төлбөрийг төлж чадаагүй л явж байгаа. Тэг бас нөгөө өндө дөрлүүлчих үү байр. Одоо тэгэл харин ерөөсөө улс төрийн намуудыг хөнгөтэй байлгах тухай асуудал юм уу эсвэл санхүүжилтийг ингэж асуудлыг шийдэж өгөхгүй бол бас л хэн нэгэн хүн дөрлүүлэх нөгөө үйл хөдлөх хөрөнгийн эзэдийн хийдэг 8 болоод хоёр ч аюул байж байгаа. Одоо яг энэ талбарт шилэн бодлого гэж байна шүү дээ. Би нэг ганцхан юм хэлчих. Шилэн бодлого гэдэг ингээд ерөнхий юм яриад байгаа. Энэ чинь хоёр талтай асуудал байна. Одоо суур асуудлаа шийдэхгүйгээр өөрөөр хэл хяналтын тогтолцоо, хамгаалтын тогтолцоо
Тийм үү? Энэ дархлаагаа шийдэхгүйгээр зүгээр тэр хандив өгсөн хүмүүсийг одоо нээлттэй ил цол зарлангууд одоо сайхан болчихно гэж ярьж бол энэ шиг үлгэр байхгүй. Яагаад тэгэхээр хандив хэн одоо ямар компани өөрийгөө зарлуулах сонирхолтой авах вэ? Аль нам санхүүжилт өгсөн. Энэ чинь бүр нуугдмал байдал руу орж байна. Тийм ээ? Бүр нуугдмал. Тэгээд тэр нөхдүүдийн ялангуяа жишээл одоо Монгол Ардын Сул намын байртай холбоотой асуудал яригдчихэж шүү дээ. Яаж санхүүжилт авсан тухай. Энэ дээр хуулийн байгууллагуудын бас дарамт орж ирж байгаа асуудал яригдчихэж шүү дээ. Яг энэ шиг асуудал тавигдал явчихна. Тэгэхдээ бол яг нь ер нь бол цаг хугацааны явд бол яг намд хэн хандив өгсөн, яаж өгсөн тухайн үедээ харагдахгүй ч гэсэн 1-2 жилийн дараа хууль барих байгууллагын хууль тогтоомжоор засгийн газрын шийдвэрээр эндээ бийж гараад ирдэг. Энийг гол нь анализыг л дүгнэх нь л байна. Би нууц байлгадаг нь яг нууц байлгыг гэдэг нь ойлгохгүй. Үнэхээр хүссэн л бол нэрээ зарлаа л өгөх хэрэгтэй. Нууц гэдэг асуудал яригадаад ирэхээр л нөгөө түрүүний бидний ярьсан муу мухай гараад ирж байгаа. Манай судлаач ер нь бол мэдээж хэрэг тухайн намд ханд өгж байгаа хүн нэрээчнүүдэг хаанчлалтай ер нь одоо өөр хүний нэр дээр өгдөг юм уу эсвэл одоо Америкт жишээлх юм бол салбар төлөөлөд явж байгаа шүү дээ. Гэтэл одоо 60% нь тэтгэвтэй гарсан гэсэн тийм юут орж иж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бол миний бодлоор бол тэр бол мэдээж хэрэг тодорхой хэмжээнд тухайн салбараа тухайн хүн тухайн компани зарлуулах ёстой л доо. Тэгжээж би ихтгэл үнэмшлэрээ одоо энэ намд тэдэг үг энэ нам тэдэг үг гэдэг нөгөө тэнцвэх өгсөн юм ч манад дээр бол айгүйх байлаа л да. Компаниуд ихэнх нэг л тэнцвэх хаагаад өгчдөг. Нэг нь бол нөгөөх нь гэдэг юм уу тиймэрхүү маяг. Тэгэхээр энэ санхүүжилтийн ямиг ил болохгүй бол тэгээ эргүүлээд жишээлх юм би ямар нэгэн юм хандив өгсөн байлаа тэр хандивахад юунд зарцуулсан юм мэдэхгүй бол хүмүүс их сонирхол нь буурна шүү дээ. Тэгээ би жишээлх юм л гэж харж байгаа. Жишээлбэл Ардын намын хувьд бол нэлээд олон компаниуд өмнөх сонгуул дээр бол хандив өгжсэн. Тэгээ одоо бол ингээд сүүлргөө буурал явчихна. Тэгэхээр энэ нөгөө ил тод байдал нь алдагдаад ирэхээр л хүмүүс бас тийм итгэл үнэмшил байхгүй бол ингээд яг шиг. Тэгэхээр ил болгоно гэдэг маань одоо юу гэдгийг босод юмуудыг нууц болгоноод гэдэг юм эсвэл далд нь хүн хандив өгөхгүй болчихно гэдэг ийм болгоомжлол бол бас их улс төрийн их байдал юм шиг байгаа. Энэ бол бодлоо хүн би өөрийнхөө зарсан юмны төлөө миний татварын мөнгийг хэн юунд яаж яана миний хандив мөнгийг юунд зөв юм зарчуулж яана буруу юм зарцуулж яана гэдгийг хянах хэрэггүй бол хэн ч мөнгө өсөхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол ил болж ээж өөрөө гарч ирэх байхаа. Дээрээс нь яг мэдээж хэрэг хууль яриад байдаг. Гэхдээ одоогийн байгаа хуулинд ч гэсэн энэ хуулийг хэрэгжүүлж явах юм бол энд бол тодорхой хэмжээний хязгаар бол байж байгаа тийм. Нэг ил тод байх ёстой гэсэн юм бол байж байгаа. Гэхдээ зүгээр манай хуулинд нэг дутагдaltaй юм байдаг бол ил тод нийтлэл мэдэгдэнэ гэждэг. Ил тод мэдгэж байгаа нь ямар хэлбэрээр яаж мэдэгдэх үү гэсэн тэр нөгөө механизм нь нэлээд дутуу заагдаад байгаа юм уу. Тэгэхээр одоо жишээлбэл хуулийн төсөл дээр ажиллаж байгаа улсууд дараа нь бол ил тод гэдэг чинь яг юу хэлээд байгаа. Өнөөдөр гарч ирж байгаа орж ирж байгаа орлогыг бүгдийг бүртгэн гарч байгаа бүгдийг бүртгэн энэ нь вебсайтн дээр байх юм уу тий? Эсвэл одоо ил тод байлгана гэхээр өнөөдөр төсөөлөхийг шинжлүүлэх юм уу? Энэ асуудлыг нэлээд тийм дэлгэрэнгүй болохгүй. Ер нь бол зөвхөн хуулийн хувьд бол манайхан бол хуулийг бол сайн хийгээд агш байгаа. Гол нь хэрэгжилт тэгээд тэр нь тавьдаг хяналт илүү дутаад байгаа. Баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлэг маань ингээд нэлээд өндөрлөгч шиг байна. Тий. Тэгээд 3-4 мянган жилийн өмнө тэр Ороми айхтар нэг арчил хөгжижсэн газар гэдэг байгаа шүү дээ. Тэр үеийг судлахад бол яг хуралд нөгөө нэг ярьж саналаа өгдөг байсан 3000 он. Тэгэхгүй ажил нь хүндрээд ерөнхийдөө нэг ирсэн хүн бол нэг 40 хүнийг хоолддог байсан юм л санал өгöd. Тэгээ явандаа нөгөө нэг 40 төлөөлнө хурлын дараа хоолддог нөхөр нь явандаа тэднэрийн засаглал болоод 200 жил үргэлжлээд дараа нь буцаага тэр хоолдог юмын зогсоосон юм л. Нэгэсэндээ бол нөгөө нэг хамгийн дээд арчлыг бий болгож байсан улс тухайн тэрэндээ баригдаа тэрнээс олигарх бий болоод тухайн үед бол мөнгөсөн тийм засаг бараг 200 жил болоод тэр нь тэгээд дараа нь буцааж анхны хэлбэрт орж ирсэн юм билээ л да. Тийм учраас бол манай энэ улс төрийн намбуу гэдэг бол Монгол улсын энэ төрд гарч ирэх энэ төрийг авч явах бол гол институтийн суурь нь байдаг. Тэгээ энэ институт маань хэрвээ зөв тэр данс нь ил тод шилэн байгаад хяналттай байх юм бол төр өөрөө цэвэрч гол их уср болов гэж нэг хараад байгаа. Нөгөө талаасаа бол альва нам гэдэг бол энэ олон хүмүүсийн эв нэгдэл дээр түшгэлдэг үндсэн хуулийн дагуу. Эв нэгдэл гэдэг бол асар үнцэнтэй.
Тэр 100 мянган байна уу, 160 мянган байна уу, 20 мянга, 10 мянга хамаагүй. Энэ ийм нэгдэл гэдэг бол Монгол улсын ийм нэгдлийн гол багна гэж би үзээд байдаг. Тийм учраас бол энэ нэгдэж байгаа процессыг дараа нь мөнгөний юм уу, албан тушаалын юм уу, дахин татварын бий болсон мөнгийг хуваарилдаг тэр механизм зүр битгий очиосоо гэж хүсэж байна. Тийм учраас улс төрийн намууд ойрын хугацаанд энэ улс төрийн намын хууль, ялангуяа улс төрийн намын санхүүжилт тэр бүх юм маш хяналттай ил тод болгоод тэр механизм сайн ажиллаад ирэх юм бол дараагийн сонгуулиас эхлээд гайгүй гээгээ үзэгдэх болов уу гэж найдаж байна. Тэгээд ямар ч байсан манай компаниуд бол энэ эдийн засгийн тодын үйл өршөөллийн хуулийн дараа бол ер нь баг бүх нэг дансанд орох гэдэг байгаа шүү дээ. Төр хүртэл өнөөдөр шилэн дансныхаа үйл ажиллагаанд орсон байгаа 1 сарын 1-ээс. Тийм учраас улс төрийн намууд манаас би тэгээсэ гэж бодож байна. Яг улс төрийн намын хуулиар бол 1 сарын эхний тухайн оны 1 сардаа бол тухайн жилийнхаа намын бүх санхүүжилтээ гаргаж тайлагнаж явах ёстой. Энийг бол дээч хүүхэд өгч явах ёстой. Дээч хүүхийн тайлагнуудын мөдг нийтэд би мэдэгдэнэ гэж итгэж байна. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэг маань өндөрлөө. Дараа уулзлаа баяр та.